Бурууга хүлээх үе хэмээх 4-р бүлэг. Гим нүглээ нуунд алдлагч хизээч амжилтанд хүрэхгүй. Харин гим нүглээ хүлээн зөвшөөрч тэдгэрийг мартдаг хүн хайр инэрлийг хүртэнэ. Сургаалт үгс 28:13. Бурхны өршөөл юу та энгийн юу та ухаалаг хийгээд шудраг нөхцөлд түүнийг хүртэж болох билээ. Эзэн нүглийн уучлалыг авахын тулд өөрсдийгөө зовоож зүдрэхийг биднээс шаардаагүй. Тэнгэрээс өршөөл хүртэж өөрсдийнхөө хууль бус явдлыг цагаатгахын тулд бидэнд зовлон зүдгүр амсан алс хулын газар аялж мөргөл хийх эсвэл өөрийн махан биеэ тарчлан зовоохын хэрэг огт байхгүй. Нүглээ ухаарч хүлээгээд дахин үлдэхгүй орхисон хүн л өршөөгдөнө. Сургаал номлогч. Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болоо хэмээжээ. Якоб 5:16. Өөрийн нүгэл хилэнцээ Бурхны өмнө хүлээцгээе. Учир нь зөвхөн тэр л түүнийг уучлж чадна. Өөрсдийн гин бурууг нэг нэгнийхээ өмнө хүлээцгээе. Хэрв та нар өөрийн анд буюу хөршийг гомдоосон бол буруугаа хүлээх ёстой. Харин цаад хүний чинь өрөг бол таныг уриалгахын уучлах юм. Дараа нь та Бурханаас уучлал гуйх хэрэгтэй. Яагад гэвэл таны гомдоосон хүн мөн л Бурханд харьяалагддаг бөгөөд түүний сэтгэлийг эмзэглүүлснээрээ та бидний бүтээгч хийгээд цагаатгагчийн эсрэг нүгэл үлдсэн байна. Ядарч туйлдахын цагт биднийг өрөвдөж, элдв хар толов, гим нүглээс ариусгаж чадах цорын ганц зуучлагч нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон. Тэрүүн тахилчид та бүх үннээ яриараа. Еврей 4:15. Бурхны өмнө өөрсдийгөө даруй байлгаж, гин буруутан гэдгээ хүлээгээгүй хүмүүсийг хүлээж авах Бурхны гол болцлыг биелүүлэхгүй байна гэсэн үг юм. Хэрв бид хожим харамсахгүйгээр гимшээгүй бол, хэрв бид сэтгэл зүрхээрээ үнэнхүү даруй байж, оюун санаагаараа зөвхөрч нүглээ намжлаагүй бол, хууль бус үйлдэлээ жигшин үзээгүй бол, бид нүглээ уучлуулахын төлөө жинхэнэ ёсоор тэмүүлээгүй байгаа хэрэгээ. Үүнийг хийлгүүгээр бид Бурхны амар амгаланг олж чадахгүй билээ. Бид зүрхээ номхотгож, Бурхны үгэнд заасан болцлуудыг биелүүлэхийг хүсэхгүй байгаа тэрхүү ганц шалтгаанаар л бидний урдын нүгэл уучлагдaltaгүй үлдэнэ. Энэ талаар бидэнд өгсөн илт бөгөөд тов тодорхой сургаал бий. Нүглээ яаж ч хүлээлээ гэсэн олны дундч Бурхантай хоёулахна байхдаач үүнийг чин сэтгэлээсээ зүрхнийхээ угаасаа хийх хэрэгтэй. Үүнд албадлага байж болохгүй. Бас өөрийн бурууг хөнгөмсгөөр хальт мүлт хүлээх явдалч байж таарахгүй. Хэрв хүн үйлдсэн нүгэл нь ямар жигшүүртэй вэ? Ямар муухай вэ гэдгийг ойлгоогүй бол түүнийг нүглээ намжилгаж шахаж шаардаж болохгүй. Голт зүрхнийхээ угаас гэмшсэн тохиолдолд л биднийг өрөвч зөөлөн сэтгэл Бурхан хүлээж авна. Дуулалт. Эзэн эмтэрсэн зүрхтэй хүнд ойрхон байдаг бөгөөд сүнсээрээ гэмшигчдийг авардаг гэжээ. Дуулал 34:18. Өөрийн нүглийг жинхэнэ ёсоор ухамсарлах нь бодтой бөгөөд тов тодорхой байх учиртай. Зарим нүглийг зөвхөн Бурхны өмнө гэмшин хүлээж, нөгөө заримыг нь тэр нүглээс болж хилмигцэн хүмүүсийн өмнө хүлээх ёстой болно. Харин нийгмийн өмнө үйлдсэн нүглүүдийг нийт олонний өмнө гэмшин хүлээх ёстой ажээ. Гэхдээ альва нүглээ хүлээх явдал маш тодорхой. Гин буруугийнхаа голыг нь олсон байх ёстой. Самуэлийн амьдарч байсан өдрүүдэд Израильчууд Бурханаас холдож, нүгэл хилэнцийнхээ төлөө зовж, зүдэрч эхэлсэн билээ. Тэд Бурханд итгэх итгэлээ алдаж, Бурхны мэрэгэн ухаан, хүчин чадал өөрсдийг нь удирдах байдгийг ойлгох сэхээгүй болсон юм. Тэд өөрсдийнхөө үйл хэргийг хамгаалах эзний чадварт итгэхээ болжээ. Тэд агуу их ертөнцийн захирагчаас нүур буруулж, улс түмэнтэйгээ адил төрийн байгууламжтай байхыг хүссэн юм. Инх амгаланг олохоос өмнө Израильчууд бид өөрсдөө хааны гуйснаар өөрсдийнхөө бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн хэмээн бурууга ил тодор хүлээсэн билээ. 1-р Самуэль 12:19. Сэтгэл зүрхэн татагтаад байсан чухамхүү тэрл нүглээ тэд
гэмшин хүлээх ёстой байлаа. Тэдний хуншгүй зан сэтгэл санааг нь шаналгаж тэднийг Бурханаас тусгаарлсан юм. Нүгэл үйлцэндээ чин сэтгэлээсээ гэмшиж түүнээ залруулахгүй аваас Бурхан хүлээж авах. Амьдралд шийдвэрлэх өөрчлөлтүүд гарч Бурханыг доромжлон дайрсан бүхий л оролдлого үгүй болох ёстой. Нүгэл үйлцэндээ жинхэнэ ёсоор гэмшсэний үр дүн ийм л байх. Бийсээ угаахтун. Өөрсдийгөө цэвэрл. Миний хараанаас бузар үсээ зайлуул. Нүгэл хийхээ болгохтун. Сайныг үйлдэхэд суралц. Шудраг өсийг эрэлхий. Хэрцгий догшныг зэмэл. Өмчнийг хамгаал. Бэлэвсэнг өмгөөлөхтун хэмээн бидний юу хийх ёстойг тов тодорхой заажээ. Исая 1:16-17. Хэрв хорон муу үйлстэн барьцаалсан юмыг буцааж, тонсон юмыг буцаан тулж, хууль бусыг үл үлдэн амийн баталсан журмыг дагаж явах аваас тэр заавал амьдрна. Тэр өөхөхгүй. Изекая 33:15. Энэхүү бурханлаг гашууд нь та нарын дотор ямар хэрсүү байдал, зөвтгөл, эгдүүцэл, айдас, халуун хүсэл, зүтгэл, шийтгэл бий болгосныг харахтун. Та нар цэвэр гэдгээ энэ хэрэгт альва бүхнээр харууллаа. 2 дугаар Коринт 7:11. Химийн номлогч Паул үнэнхүү гэмшлийн тухай бичжээ. Нүгэл хилэнц ёс суртахууныг өгөө хийдэг. Тийм учраас нүгэлт хүн зам байдлынхаа дутагдлыг анзаархаа болж үйлдсэн хорлонд хэргийнхаа аимшигыг ойлгох тэнхэлгүй болдог. Хэрв тэр ариун сүнсний итгүүлэгч хүчин чадал захирагдахгүй бол өөрийнхөө нүглийг бүрэн ухамсарлахгүй. Түүний гэмшил чин үнэн буур суйртай болж чадахгүй. Тэр илчлэгдэхээсээ эмээж гин бурууга хүлэвж савл хэвэл тухайн нөхцөл байдлаар шалтгаглан өөрийгөө зөвтөхийг оролдох болно. Хориотой жимс эцсний дараа Адам Ева хоёр их айж ичсэн байв. Нүглээ яаж цагаатгах, үхлээс яаж зайлсхийх вэ гэж тэр хоёр бодож байсан. Их эзэн тэр хоёрын үйлдсэн нүглийн тухай асуухад Адам хариулахдаа надтай хамт байлгахаар таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би эзсэн хэмээн үйлдсэн нүглийнхаа хэсгийг Бурхан Ева хоёр руу түлхжээ. Эхнэр нь болохоор могоог буруутгажээ. Тэр могоо намайг мэхэлснээс болоод би эзсэн гэжээ. Эхлэл 3:12-13. Та яагаад могоог бүтээсэн юм бэ? Та яагаад могоог Эдний цэцэрлэгт оруулсан юм бэ? Евагийн хариултанд эдгээр асуултууд битүүдэд хөндөгдсөн нь өөрсдийнхөө уруу татагдсны хариуцлагыг Бурхан тохиогсон оролдлого байв. Өөрийгөө зөвтгөх үзэл санааг худал хуурамгийн эцэг анх гаргасан бөгөөд тэр нь Адамын бүхэл хүүгүүдэд огтд илэрдэг ажээ. Ийм байдлаар бурууга хүлээхийг ариун сүнс дэмждэггүй. Бурхан хүлээж авдаггүй юм. Чин үннээсээ гэмшсэн хүн нүгэл үйлдсэн хамаг хариуцлагыг өөртөө өрж, гин бурууга нэрлэхэлж, баашлалгүй шулуухан хүлээдэг. Тэнгэр өөд харах зүрхгүй болсон хөөрхий татвар хураагчтай адил тэрэ. Бурхан минь ээ, нүгэлтэн намайг өршөөж үз гэж залбирах бол гин бурууга хүлээхсэд цагаатгагдана. Яагад гэвэл Есүсийн цус түүний өмгөөллөөр тийм боломж буй болно. Бурханы айлдварт үнэнхүү гэмшил, даруй байдлын жишээг дурджээ. Библиэд өөрийгөө уучлуулах эсвэл зөвтгөхийг оролдолгүй бурууга хүлээсэн хүмүүсийн тухай олонтоо өгүүлжээ. Номлогч Паул нүглээ нуугаагүй билээ. Тэрээр гин бурууга нэмгэлэхийг өчүүхэн зүйл оролдон аимшигт гин нүглээ ил гаргаж тавьсан байв. Би ахлах тахилч нараас эрх мэдэл аваад ариун хүмүүсээс олныг шоронд хийснээр барахгүй. Тэднийг алж байхтан ч тэдний эсрэг саналтай байлаа. Бүх синагогт би тэднийг дахин залхааж байхдаа Бурхныг доромжлуулахыг хүчээр оролдон тэдэнд хэрцгий хандаж бүр харийн хотуудад ч хүртэл очиж тэднийг мөшгөн мөрдөж байв гэжээ. Үйлс 26:10-11. Паул өчүүхэнж гуйвж дайвалгүй. Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар энэ ертөнцид ирсэн гэдг нь итгэмжит өгмөө. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна хэмээсэн билээ. 1-р Тимот 1:15. Үнэнхүү гэмшилд автсан хүлцэнгүй хийгээд энэлэнд зүрх Бурхны хайр Колгатад өргөсөн үргэлийн нэгэн хэсгийг ч ятгай хүртэж чадах бүлгүй.
хайрт эцгийнхээ өмнө хүн гин бурууга хүлээдэг шиг үнэнхүү гэмсэн нүгэлт хүн хууль бус бүхий л хэрэгэ бурханд нээж хэлдэг. Бид нүглээ хүлээн зөвшөөргөөс тэрээр итгэмжит зөвхт бөгөөд бидний нүглийг уучлж бүхэл зөвхт бус байдлаас биднийг цэвэрлэн хэмээн Библи сургадаг ажээ. 1-р Иохан 1:9